Энэхүү бичлэгийг үзэж байгаа чамд танд өглөө өдөр орой минь хүргэе. Тэгээд миний бичлэгийг үзэж байгаагүй хүн байх юм бол намайг Гану гэдэг. Би өдөр тутмын амьдралаа болон өөрийн сонирхдаг зүйлсийн талаараа бичлэг хийж нийтлдэг байгаа. Тэгээд энэ цуврал болохоор Дэми Балаа яриа гэдэг нэртэй. Тэгээд ер нь аль болох засваргүйгээр тэгээд өөрийнхөө бодлыг ямар ч тийм шүл дүргүйгээр алдаа мадагтайгаа одоо тэгээ бүх зүйлтэйгээ ер нь зөв шууд илэрхийлээд гаргадаг ярианы бичлэг байгаа. Тийм болохоор хэрвээ ингээд цэгцтэй ярьдаггүй хүнд дургу бол энэ бичлэгийг бити үзээрэй. Яагаад тэгж өөрийгөө нэрвтүүлнэ гэж тийм ээ. Тэгээд одоо миний ярьж байгаа сэдвийн талаар одоо өөрийнхөө тийм ингээд нөгөө итгэл үнэмшилтэй болсон. Угаасаа тэгээд тэр итгэл үнэмшлээ нэг тэгэж эргэж харах шаардлагагүй бол одоо миний яриаг нэг сонсоод хэрэггүй гэж бодож байна. Ягаад гэх юм бол энэ би яг ингээд нэг тийм тэн дээр ингээд нэг юм 100%, 1000% өөртөө итгэлтэй нэг юм тийм байх. Одоо тэр байр сууриас ярьж чадахгүй учраас одоо тэр нь жоохон сонин санагдах байх гэж бодож байна. За тэгэхээр юуны тухай ярмаар санагдаж байгаа вэ гэхээр нэг хэд хоногийн өмнө манай нэг найз надаас тэгж асуусан байхгүй юу. Ингээд чи өөртөө итгэх итгэлээ ингээд хаанаас олсон бэ? Ер нь ингээд яаж чи ингээд өөртөө итгэлтэй байдаг вэ гэдэг асуултыг ер нь ингээд тэр санааг нэг асуултаар ямар ч байсан асуусан. Тэгээ яг асуултын тодорхой би бас санахгүй байгаа учраас ерөнхий энэ агуулгыг хэлчихье. За тэгээд тэгсэн чи би ингээд гинт бодож байгаа байхгүй юу. За байж гараа гэдэг дотроо би нэр өөртөө итгэлтэй хүн билүү? Би нэрэн ингээд өөртөө итгэлтэй одоо хүн биш гэхээсээ илүү өөртөө итгэлтэй үе минь хизээлээ. Өөртөө итгэлгүй болдог үе минь хизээлээ. Тэгээд сүүлийн үед би одоо өөртөө итгэлтэй байгаа болов уу? Эсвэл ингээд өөртөө итгэх итгэл маань ингээд тэгээ багасаад байгаа болов уу? Эсвэл ингээд огт байхгүй болов уу? Хамгийн сүүлд ингээд бүр тэр өөртөө итгэх итгэл тэгдээр хизээ заалаа гэд яг тэдгээр зүйлс бодогдож эхэлсэн юм уу? Тэгээ тухайн үедээ нөгөө нэг ойрдоо яг тэр тухай надаас хин нэг нь асуусангүй би бас өөрөөсөө асуусангүй тийм байсан учраас юу яагаад найзтай бол тухайн үед хариултыг хэлж чадаагүй маа. Тэгэл тэгс ингээл өнгөрцөн санагдаж байна. Өөртөө итгэх итгэлийн талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд ямар нэгэн дэс дараалалгүйгээр яг өөрт бодогдож байгаа дурсамжаасаа тэгээд яг өөрт юу гэж санагдаж байгаагаасаа тэгээд шууд яриад явчаан цагийн дараалалгүйгээр угаасаа би энийг ер нь бол бэлдээд энэ тухай бичлэг хий. Ямар дэс дараалалтай ярих уу, юугаа ярих уу ч юм уу. Тэдгээр зүйлсүүд ерөөсө бодог байгаа энэ Дэми Балаа яриа шүү дээ. 2025 оны 4 сарын сүүлээс би яг бүр ингээд миний өөртөө итгэх итгэл хасах руу орсон яг нэг үе байдаг байхгүй юу. Тэгээ тэрийг би өдөр тутмынхаа влог дээр ч хуваалцажсэн. Тэгээд найзуудтай ингээд ер нь бол тэрийг шууд ингээд ямар ч шүүлтүүргүүгээр бас илэрхийлжсэн. Ингээд найзынх нь өөртөө итгэх итгэл ингээд ерөөсөө байхгүй болчиход байна. Ер нь бол ингээд тгийг загаад байна. Надад ерөөсөө ингээд огт өөртөө итгэх итгэл алгаа. Ер нь надад хэцүү байгаа шүү. Яг хоо тухайн найзуудаасаа ингээд тусламж аваад миний өөртөө итгэх итгэлийг ингээд нэмэгдүүлээд өгөөч гэж ингээд хүсээгүй ч гэсэн зүгээр яг өөрийнхөө бодит нөхцөл байдлыг яг тухайн үед илэрхийлжсэн гэх юм уу. Тэгээд яг тэр хамгийн түрүүнд тод санагдж байгаа үе байна. Тэгээ нөхцөл байдлаасаа хуваалцах юм бол миний хувьд ингээд яг үнэндээ одоо жингийн хувьд тухайн үеийн жин яг миний өнөөдрийн одоогийн жин хоёр нэг ялгаатай биш заяа. Гэхдээ одоо болохоор би ингээд жиндээ ер нь сэтгэл хангалуун байгаа. За уул нь ингээд ийм ер нь бол хүмүүсийн хардгаар би ингээд тарган махлаг одоо жинтэй байгаа ч гэсэн би эрүүл байна гэдэг дээрээ ингээд амар юутай байгаа гэх юм уу? Одоо би үнэхээр ингээд ямар нэг өвчтэй байгаад тэгээд тэр нь надад ингээд маш хэцүү тийм зүйл байхгүй байгаад байна. Тийм чинь би яагаад ингээд зөвхөн амьдралын маягасаа болж байгаа энэ одоо жин дээрээ ингээд
амар анхаарал тавиал тэндээсээ ингээд бүр ингээд гутраал унаал тэгээ ингээд үйлдэлүүд аваал тэрэн дээрсээ ямар ч үр дүн гарахгүй байна гэд өөрийгөө тэгж хямраана гэдэг сэтгэл зүйдэрээ одоо байгаа. Тийм болохоор ер нь бол ямар ч хувцас өмсөн ингээд миний хөвлийн харагдаад гидс ингээд тэг ингээд амар хэлбэргүй харагдсан ч гэсэн надад тэр нь ерөөсөө тийм муухай байна гэж ерөөсөө бодогдохгүй байгаа. Зүг штэ. Яах вэ? Энэ нь болохоор бас юутай холбоотой яж магадгүй. Угаасаа би турчих юм чинь. Угаасаа би гоё битэй болчих юм чинь гэдэг дээр байгаа. Хэрвээ тэг ингээл яг 1 жилийн дараа 2 жилийн дараа ч юм ингээ хичээгээл нөгөө унж бүдрээл явж агаад би гоё биетэй биш. Яг л нөгөө энэ хിവэрээ тэгээд энэ хിവэрээ бас байна гэж аахгүй шүү. Улам ингээл нэмэл байх юм бол яг тэр үед бол яг унах хаа. Нэг тийм нөгөөдөг айгуу сүрхий болно гэж бодож исэн тэр биегээ бүтээж чадахгүй байх юм бол гэж бодож байна. Жилийн өмнө болохоор би яг ингээд 70 кг-ыг хараал. Тэгээд 70-аас эхэлтэй. Тэгэл бүр үнэхээр надад бол тэр айгуу тийм хүнд байсан. Хизээж турах юм, яаж турах юм. Тэгээд миний ер нь нөгөө турыг гэж бодож эхэлсэн чинь 60 кг. Тэгэнгүүт нөгөө 70 нэмэх талтай болчихж байгаа хүн чинь яг нөгөө 60 уулна баг хэв инжин байсан юм биш үү те. Бүхэл бүтэн 10 кг доош сонсогдож байгаа болохоор тэгээд өөр бусдаар гэх юм бол яг юм харилцаануудын хувьд нэлээд юм юу байсан. Одоо ингээл найз нөхөд одоо эмтэй бол ингээ бусад хүрээлэл ингээ хүмүүстэй харилцах харилцаан дээр надад айгүй их саад гарч исэн гэх юм уу. Сэтгэл зүйн хувьд нэлээд юм уналттай байнгут яг тэр хүмүүстэй уулзахаар би яг ингээ тэр унтсан сэтгэл зүгээрээ байж чадахгүй штэ. Тийм учраас надаас айгүй их энерги шаардаад байсан юм шиг санагддаг. Тэгээд тухайн үед би ингээд ер нь их олон хүнтэй ер нь харьцахыг бодоогүй л дээ. Тэгээд надад яг үүндээ тэгэж харьцах ч юм энерги одоо тий байхгүй байсан үнийг хэлэхэд тэгээд энийг яг хөө мэдэрч үзсэн хүмүүс л ойлгох байх. Тэгээд жилийн өмнө би яг ингээд нэг найзтайгаа яг ингээд тухайн хүн маань надтай ингээд харилцах гад тэгээд би бүр ингээд үнэхээр надад бүр ингээд өөр олон асуудлууд байсан учраас надад бүр ингээд би яг нэг юм зураас татсан гэх юм уу. Тэгээд яг жилийн дараа эргээд тарангууд би нөгөө найзтайгаа ингээд яг хэвээ харилцаатай байж байгаа байхгүй юу? Учир нь ингээд бид хоёр маш олон дурсамжуудыг бүтээсэн. Яг бид хоёрын нөхөрлийн хувьд ингээд ямар нэгэн ийм том асуудал ч юм уу, маргаан ч юм уу, яг ийм үзэл бодлын зөрчилдөөн ч юм уу, тийм зүйл байгаагүй зүгээр л миний ийм уналтын үед би тэр хүнээс ер нь бол баг зэрэг зайгаа барьсан гэсэн үг. Тэгээд яг энэ жил ингээд буцаад ингээд яг ийм ойрцсон чинь яг тэрийгээ бас анзаарч байгаа юм л та. Ингээд жилийн өмнө би бас яагаад тэгчүүдээ яг нөгөө хүний хувьд чинь бас ингээд тэр чинь ойлгомжгүй байхгүй юу. Ингээд зөв зүгээр ингээд харилцаж болж исэн мөртлөө тэгж ийн гэдэг чинь ингээд тэгэл энэ жил бас тэгсэн тэгэл найз чинь тэгээд өмнө жил угаасаа ер нь сэтгэл санааны хувьд нэлээд юм уналттай байсан шүү дээ гэдэг үгийг хэлсэн. Тэгээд манай найз яг бүрэн ойлгосон үгүйг бол би сайн мэдэхгүй байна. Тэгээд тий. Тэгэл яг нөгөө яг энэ дотроо за би өөртөө итгэх итгэлээ алдчихсан байна. За нэг алдахын цаашаа нэг зүйл байгаад алдаад байгаа зүйл биш. Миний яг тэр өөртөө итгэх итгэл гэж яриад байгаа зүйл яг миний одоо инженеэр тайлбарлаж чадах үйс одоо тэгэж зураглаж харж байгаа маань болохоор утасны цэнэгтэй л ингээд харьцуулахад амар санагдаж байна. Ингээд 100 болоод 80 болоод ч юм уу эсвэл ингээд хасах руу нэг хальт ороод тэг болоод эсвэл 10 20 болоод ч юм уу яг тэн дээрээс шатгааж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр ингээд би өөртөө итгэлтэй хүн шиг харагддаг байж магадгүй. Эсвэл би өөртөө итгэлтэй одоо би өөртөө итгэлгүй хүн шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ энэ нь болохоор би яг тийм л хүн гэсэн үг биш юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Одоо хий нэг намайг чи өөртөө үнэхээр итгэлтэй хүн гэж хэлэх юм бол би надад ч гэсэн өөртөө итгэлгүй болох үе байдаг штэ гэж бодно. За тэгээд хий нэг чи амар зориггүй чи өөртөө итгэлгүй хүн гэж хэлэх юм бол
би дотроо дахиад би ингээд өөртөө итгэлтэй үе надад байдаг штэ гэж бодох юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь яг ийм цаг хугацааны хувьд ингээд биднэрээ яг тэр нөгөө туулж байгаа тэг өнгөрүүлж байгаа тэр өдөр хоногуд тэр зүйлсээс шалтгаалах юм шиг санагдаад байгаа юм. Тэгээ өнөөдөр хэрвээ чи ингээд үнэхээр сэтгэл санаа чи унаад ч юм уу эсвэл ингээ өөрийгөө ойлгохгүй байгаад тэгээ яг үнэхээр яг над шиг тэг ингээд жилийн өмнөх над шиг ингээд би өөртөө итгэлгүй болчихлоо. Тэгээд бүр үнэхээр энэ нь хасах заагаад байна гэж яг мэдрээд ах юм бол цаг хугацааны авчаад зүгээр болно гэдэгт итгээрээ. Тэгээд үүнийг чи зүгээр олгоно гэдэгт бас итгээрээ. Тэгэхээр өөрөө өөртөө итгээрээ. Тэгээд үнэхээр хэцүү, амаргүй тэр цаг хугацааг туулж байгаа бол нэг тийм өөрийгөө баг хүчлээрэй л гэж хэлээ да. Одоо ингээд машинаар зүрлэх юм бол ингээ уршаагаа явах гэж хичээхгүйгээр угаасаа бид яг үүндээ тийм цаг хугацаанд уршаагаа явж чадахгүй. Тийм учраас ядаж машина асфальттайгаар зүгээр л тэндээ байгаарай. Тэ ингээд сайн хоолой идээд тэ өмнөх урдын хийдэг байсан зүйлсүүдээ хийгээд тэгээд ядаж ойр дотны тэ ингээд 1-2 хүндээ яг өөрийнхөө нөхцөл байдлыг зүгээр л илэрхийлчихээрэй. Тэгээд намайг татаж гаргаач ч юм уу, намайг дэмжээч ч юм уу, надад туслаач гэдэг өнцгөөс биш зүгээр л өөрийнхөө ингээд мэдэрч байгаа зүйлсүүдийг юу бодож байгаагаа тэгээ яг юм ямархуу байгаад байгаагаа ядаж ингээд өөрөөсөө гаргаад уудлаад тэгээ тэр хүмүүс чинь ч гэсэн ядаж чамааг ямархуу байдалтай юу мэдрээд байгаа, юу болохгүй байгаад байгаа, урдын хийдэг байсан тэдгээр зүйлсүүдээ яагаад одоо тэг ингээд хамт хийж чадахгүй байгаагийг чинь баг зэрэг ойлгоно гэж найдаа. Тэгээ тэгж илэрхийлснээрээ чи бас өөрийгөө ойлгох гэж бодож байна. Яг нэг тийм одоо би ярианы бичлэгүүд дээрээ ч гэсэн өдөр тутмын бичлэгүүд дээрээ ч гэсэн ингээ зөвлөгөө бол өгч чадахгүй заяо. Би яг тэгэж зөвлөгөө өгдөг хүн бол биш. Гэхдээ би яг яаж чадах вэ гэхлээр би ч гэсэн бас унжээсэн, би ч гэсэн бас бүдэржсэн. Би ч гэсэн жижигхэн ингээд те ололт амжилтуудыг өөрийнхөө хувьд ингээд олж авч исэн. Тийм учраас яг ингээд тэдгээр зүйлсийг би ч гэсэн мэдэрчээсэн шүү. Гэт одоо чиний хувьд өөрийн чинь туулж байгаа тэр асуудал асар том байж магадгүй ч гэсэн магадгүй заяо. Магадгүй. Би амьдралдаа тэр одоо тийм том асуудал тэр хүнд одоо мэдрэмжийг туулах цаг хугацаа манд болоогүй байгаа хэдий ч тиймээсээ ингээд яг юм хоёр хүний амьдралын ингээд яг туулах зүйлсүүдийн цаг хугацаа нь өөр штэ. Тийм болохоор ингээд тий чи ингээд мэдхгүй байна да. Чи тий энийг өөрөө туулаад үз энэ чинь амар амаргүй байна гэж бодох юм бол ингээд би ядаж тэр амаргүй зүйлсийг чинь ядаж юм жижигэн талаас нь туулж үтсэн учраас жижигэн ч гэсэн ойлгож байгаа шүү гэдгийг л хэлмээр байгаа юм. Яг ингээд түүгээрээ л би ингээд яг хүмүүс таниулахыг хүсдэг гэх юм уу? Тэгэхээс ч би ингээд чамааг 100% ойлгож чадахгүй. Би чиний мэдэрч байгааг яг үннийг хэлэхэд бүр тэ 5-6% л ингээд ойлгож мэдэрч чадвал их юм. Тэгэхээр ямар тач өөрчлөх гэж хичээх нь байна. Бүр ядахнаа уршаагаа хараад зогсох нь байна. Ухарж олохгүй байх нь байна. Унжагаа ч гэсэн хаана унахаа ядаж өөрөө сонгохыг хичээх нь байна. Сонголт байхгүй ч гэсэн жоохон ирж хайх нь байна. Тэгээд жилийн өмнөх тэр уналтаасаа гарахын тулд би маш олон зүйлсийг хийгээд мэдгүй яг тэгэл гарчихсан гараагүй гэдгээ бол мэдгүй л энэ. Тэгээд сэтгэл санаа нэг арай зүгээр болсон үе гэх юм бол яг тэгээ тэрийг мэдэрч жагаад тэгээ шууд үргэлжлүүлээд өстой юм өөрийгөө ажиллаар ингээ бөмбөгчсөн учраас яг мэдрэмж тал дээрээ сайн мэдэхгүй байна юм. Тасралтгүйгээр ажиллаад
Тэгээ нэг төрхөн амс хийгээл тэгээ шууд цаашаагаа ингээд үргэлжлүүлээл ингээд амьдрал яваал энэ тасралтгүйгээр яваалээс учраас гэхдээ ямар ч л ясан ингээд жилийн өмнөх тэр мэдрэмж одоо надад бол төрөхгүй байхгүй байна. Би ихтэй нөгөө нэг юм тулцсан өөртөө ихтэй хүн биш байхгүй юу? Би ч бас нэлээд юм ичимхий гар. Тэгээд өөртөө ихтэй одоо байгаа үе нь одоо яадаг ч юм бол доо. Хизээч хэлээдээ хинт ч хэлээдээ би ичимхий гэж хэлсэн чинь намайг гайхсан. Тэгэл бусдад яг уу би яаж харагдах нь одоо тэгэл тэр хүмүүсийг харж байгаа л өнцөг шүү дээ. Тэгээ заавалгүй те ингээд би эндээс хараад байгаа энэ өнцгөөс хар гэд бас тэр хүмүүсийг тэгэж одоо ятгаад ч юм уу заавалгүй тэр хүмүүст хэлэх шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд би өөрийгөө одоо ичимхий ч юм уу нэг тийм өөртөө тулцсан ихтэй хүн гэж бодохгүй байгаа юм. Тэгээ яг ингээд зарим хүмүүс бодох юм бол ингээд бичлэг хийгээл байгаа мөртлөө ингээд тийм ичимхий хүн ч угаасаа ийм үйлдэл хийхгүй штэ ч юм уу тэгэж бодтолох. Эсвэл би ингээд за миний яг ийм төрлөх зан чанар ер нь бол нэлээд ийм ичимхий байгаад гэхдээ миний одоо ингээд бүтээж байгаа тэр зан чанар нь болохоро илүү ийм нээлттэй өөрийгөө ингээд илэн далангуй илэрхийлдэг ч юм уу яг нөгөө нэг тэрэнд байгаа тэр одоо ичимхий гэдэг зам маань миний хувьд ингээд тэгээ 80-аас дээш хувь байсан бол би тэрийг ингээд буулгаад ээжж магадгүй. Ингээд жоохон юм баланстай тий. Ингээд баг зэргийн ичимхий болоод ч юм уу. Тэгж болдог боллоо. Яг ингээл нөгөө найзынхаа дахиад асуултыг ингээл сэргээгээл санахад ингээл чи яаж ийм өөртөө ихтэй байд юм бэ гингүүц эсрэгээр нь би маш олон ийм юуг мэдэрсэн юм шиг бас санагдаж байгаа байхгүй юу ийм ичих мэдрэмжийг өөр одоо нэг тийм таагүй мэдрэмжүүд байдаг шүү дээ. Тэдгээр мэдрэмжүүдийг мэдэрч үзсэн. Тэгээд өөртөө ингээд амар тухгүй, тавгүй, нэг өөрийгөө голох, өөрийгөө гоочлох, байгаа амьдралдаа сэтгэл хангалуун бус байх. Тэгээ өөрийнхөө одоо өөрийгөө дутуу үнэлэх одоо юу гэдэг нь тэдгээрийг ингээд мэдрээд тэгээ яг үндэ тэдгээрийг мэдэрсний дараа юу болж байгаа вэ гэхлээр би ингээд тэдгээрийг ингээд ийм шат олгоод тэр бүгэн дээр ингээд гიშгэж гараад тэгээ гол нь гიშгэж гарч байгаа чинь хүлээн зөвшөөрөөд тэгээ тэрийг ойлгоод тэгээд яг ингээд цаашаа явахыг ойлгоод тэгээд тэр бүгд дээр гიშгэж гарсны дараагаар ингээд яг тэр явж байхдаа ч юм уу тэр итгэл бас бий болдог юм шиг. Сая ингээд ажилласаа ирж авах замдаа бас бодлоо л доо. Одоо миний өөртөө итгэл ер нь яг тэр нэг хуваар ярих юм бол тэгвэл хэдэн хувьтай байгаа юм бэ гэхлээр яг юм дундчил байгаа юм шиг байна. Надад асуудлууд байгаа юу байгаа. Гэхдээ надад болж бүтэж байгаа зүйлсүүд байгаа юу байгаа. Тэгээд одоо жишээлбэл зарим нэг зүйлс дээр ингээд чи энийг чадахгүй штэ гэж хүн хэлэх юм бол би чадна штэ гэж хэлэхгүй юм шиг санагдаж байгаа хгүй. Ягаад гэвэл би бас тэдгээр зүйлсүүдийг чадахгүй болохоор л надад ингээд шийдэг болоо асуудлууд ч юм ингээд байгаа байх гэж бодогдчихээн. Тэгээд бас нэг сонирхолтой юм нь хүн хичнээн ингээд хэлж өглөөч. За одоо жишээлбэл ингээд гарц чинь тэнд байна. Эсвэл ингээд тэнд тэр ойлгох юм чинь байна. Очоод тэрийг л ойлгочих гэж хэлэнгүүт хүн ингээд нэг тийм өөрийнхөө зүрх үе байна штэ. Үгүй би өөрөө явж үзмээр байна. Би өөрөө алдаж үзмээр байна. Гэт ер нь бас тэгээд тэр чинь тэгээд бас одоо цаг хугацааг ийм сунжруулж байгаа л үйл явц штэ.
Би бас тэгдэг төрлийн хүн болохоор тэгээд тэрийг олж авч байгаа, ухаарж байгаа. Тэр одоо тийм замаар явж байгаа маань бас нэлээд юм дурсамж болж үлдээд тэндээс би бас олон зүйлсүүдийг мэдэрдэг дээ. Тийм болохоор хэрвээ ингээд ямар ч үеийг туулж исэн яг тэр үедээ өөрийгөө сонсоорой гэж хэлье. Тэгээд ямар ч байсан бүх зүйлийг мэдрээсэй гэж хүсье. Зовж байгаа бол тэ ингээд зовлон гэдэг чинь бас ингээ хүн болгоны хувьд өөр ойлголттой яг юм гүнзгийрүүлээд ярих уу, хөнгөө ярих уу гэдээсээ хамаарат. Тэгээд хэцүү зүйлийг, амаргүй үеийг тэ ингээд мэдхгүй ойлгомжгүй төөрөлдсөн үеийг ч юм уу ингээ мантай үеийг туулж байгаа бол ингээд тэдгээр үеүүдийг тэ ингээл тултал нь мэдэрчих. Тэгээд хэрвээ ч ингээ маш их аз жаргалтай, баяр баясгалантай, тав тухтай, амар амгалан мэдрээд амьдарч байгаа бол чи яг л тэр цаг мөчтөө тултал нь мэдрээд л амьдарч байгаа. Маргааш бидний амьдралд юу болохыг бид бүгд мэдж байгаа. Бид бүгдтэй ингээд өөр хин нэгний бие зэрхгүйгээс хойш юу нь бол тэ ингээд хийдэг ажил өөрчлөгдөхгүй, одоо тий хайртай хүн өөрчлөгдөхгүй, гэр бүл өөрчлөгдөхгүй ч юм уу, эсвэл ингээд чиний тархинд байгаа мэдлэг боловсрол өөрчлөгдөхгүй. Гэвч бас амьдрал баян, амьдрал баялаг. Маргааш бидэнд ямар амттай бялуу бай одоо тийм бэлтгэсэн байгааг бид мэдэхгүй. Одоо тийм ямар саад бэрхшээл бэлдээд бид тэн дээр яаж бүдэрч унахыг бид мэдэхгүй. Сүүлийн нэлээд хэдэн сарын ер нь л нэг юм сүүлийн үед надад ингээд юу төрөөд юу мэдрэгдээд би юу хүсээд байгаа вэ гэхээр ийм ихэнхдээ ярьдаг, үргэлж ярьдаг, байнга ярьдаг, дандаа ярьдаг одоо ямар үгийг ашиглавал арай зохимжтой ч юм дээ. Ийм хуваалцах юм хүн хэрэгтэй байгаад л байна. Яг хөө тэрэн цаагaalгүй ингээд яг ийм нөхөр найз залуу гэдэг утгаараа биш л дээ. Одоо яг ийм ойрын энэ одоо юунд маань амьдарч байгаа орчинд маань ч юм уу яг ийм миний найзууд яг байхгүй бид ингээд яг амьдралаараа амьдрал яг ингээд тий бүгд ингээд яг ийм хязгаарлагдмал газар амьдарч байгаа хичнээн ингээд бид уцаар ярьж байгаа ч гэсэн тэр нь яг ийм тодорхой цаг хугацаатай байгаад байгаа байхгүй. Би яг ийм заримдаа ингээд үнэхээр мэдхгүй зүйлээ үнэхээр ингээд эсвэл ингээд ярилцмаар үедээ яг ингээд амьдараа бас ярилцчмаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас яг юм хүрээллийн хувьд хязгаарлагдмал зүйл юм байна. За тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Дими балаа яриалаа. За надаас чи яаж өөртөө ихтэй болсон бэ гэж асуух юм бол би маш их ичгүүртээр байдлуудад орж исэн ч юм уу. Би маш олон удаа одоо ийм өөрийгөө тэнийг юм шиг мэдэрч исэн. Би маш олон удаа өөрийгөө ийм нэг юм дутуугаар мэдэрч исэн. Яг миний толгойд ийм хэрэггүй гэдэг үг орж ирээлээ л та. Тэгээд одоо хэлмээргүй байвч одоо тэгээд орж ирээд байгаа юм шиг ялтай лээ дээ. Ийм өөрийгөө ийм хэрэггүй хүнээр, хэрэгцээгүй хүнээр ийм хэнд ч хэрэггүй хүнээр мэдэрч исэн ч юм уу. Яг ийм тэдгээр зүйлсүүдийг мэдрээд тэгээд шууд мэдрэнгүүтээ өөртөө итгэлтэй болчихно гэж байхгүй шүү дээ. Миний л хувьд шүү дээ. Тэгээд тэр бүгдийг ингээд яг өөртөө хүлээн зөвшөөрөхөнд бол мэдээж яг бас их цаг хугацаа орно шүү. Тэгээд ард нь гараад тэрийгэ
ойлгоод, эдгээгээд, цэврээгээд, татаагаад тэгээ хандлаа, цай болгоод уухын цагт амттай юм байлээ. Тэгээ яг ингээд тэр үед бол одоо тэр өөртөө итгэх итгэлийг мэдэрж байгаа мó да. Гэтэ би яг нэг тийм өөртөө итгэх итгэл мэдрэгдэн гэдгийг бас жоохон өөрөө ч мэдэхгүй байна. Яах вэ? Энэ яаж мэдрэгдэх вүлээ? Яг би өөртөө итгэлгүй болчихлоо гэдгийг бол би яг тэр жилийн өмнө бол өөрөө дотроо бол яг мэдэрч байсан байхгүй. Би бүр үнэнхээр өөртөө итгэлгүй болчихж. Би бүр үнэхээр юу ч хийж чадахгүй байна. Ингээд дээр бүр ингээд мэдэрч байсан байхгүй. Тэгэхээр одоо би ямар ч зүйлийг хийж чадна. Би болгоно гэж бодож байгаа маань л өөртөө итгэлтэй байдал. Тэгээ тэрийг мэдэрч байгаа маань юм бах та. За. Тэгээд та нар маань бас энэ талаар бодлоо хуваалцвал би баярлалаа шүү. Баярлалаа.